За төрийн албан агчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соёнгийн гэрүүлэх үндэсний хөтөлбөр бол батлагдаад 1 жил болж байна. За үндэсний хөтөлбөр маань төрийн албан агчийн ёс зүйн тухай хууль, за мөн ёс зүйн төрийн албыг төлөвшүүлэх энэ одоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бол маш их түлхэц болох юм үндсэн суурь бодлого маань байгаа. Үндэсний хөтөлбөрийг бол төрийн бүх шатанд болон одоо төрийн бүх шатны байгууллага томилох эрх бүхий албан тушаалтнууд, за мөн ёс зүйн дэд хороо, ёс зүйн хороо, за төрийн албан хаагч болгон ингээ мөрдөн хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр одоо бодлогын баримт бичигт тусгацсан энэ хөгжлийн зорилттой хөтөлбөр буюу энэ үндэсний хөтөлбөрөө байгууллага болгон дунд хугацааны одоо төлөвлөлтөндөө, богино хугацааны төлөвлөлтөндөө ингэж төсвийн хамт тусган хэрэгжүүлэх юм өөрөөр хүлээсэн ийм одоо ач холбогдол бүхий үндэсний хөтөлбөр аа.